Борч бол Арлуут аймгийн Нахуу баяны хөвөн юм. Борч 1177 оны үеэр Тэмүүжинтэй танилцаж чин үнэн сэтгэлээр нөхөрлөж явжээ. Тухайлбал 1177 оны үеэр Тэмүүжин Шарга агт бүхий 8 морио дээрэмд алдаж ирэл болж мөнгөнөж явах үед Борчтой уулзжээ. Борч эр хүний зовлон нэгэн адил буюу би чам туслая хэмээн Чингис хааны морийг сольж өгсөн бөгөөд дээрэм хулгайн мөрийг зааж дайсны хүрээнд хамтаар довтлон хүрсэн билээ. Тэр хоёр ном сум тавьж дээрэмчтэй байлцсаар Шарга агт бүхий 8 морио олзлон авчирв. Замдаа Тэмүүжин Борчийн тусад талархаж хэдэн мориноос үгийг ихэд Борч бэр би бол Нахуу баяны ганц хүү, эцэг өвгдийн минь хураасан хөрөнгө надад хангалттай. Би ашиг харж чам туслаагүй. Анд нүхтийн журмыг бодож тусалсан хэмээн үнэн сэтгэлээсээ илтгэж байсан билээ. Түүнээс хойш Чингис хаантай жаргал зовлонгоо хуваалцаж чин үнэн сэтгэлээр зүтгэж явжээ. 1189 онд Тэмүүжин хамаг Монголын хаан болоход Борч идэвхтэй дэмжсэн бөгөөд цэргийн хэргийг ерөнхийлөн захирах ахлагч ноёноор томилогдсон байна. 1189 онд Хэрээдийн Ван хааныг тусалж бүсэлтээс авран гаргаж байсан байна. 1206 онд Татарыг байлцсан дайн, 1203 онд Хэрээдийг байлцсан дайн, 1204 онд Наймныг байлцсан дайн зэрэгт Борч биешлэн оролцож дайны ялалтыг баталгаж чухал ач холбогдол үзүүлж байжээ. Тэр бас үргэлж Чингис хаанд шударга үнэн зөвлөгөө өгч улс төрийн хямралуудыг ялан давхад чухал үүрэг гүйцэтгэж байсан. Иймээс 1206 онд их Монгол улс байгуулагдсны дараа Чингис хаан түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Борч мухлаа та хоёр миний зөв явдлыг зүтгэн гүйцээж буруу явдлыг ятхан зогсоож энэ суурьнд хүргэв хэмээн 88 гавьяатны 2 дугаар байранд жигсааж баруун гарын Алтайн дэрлэгтэн төмний ноёноор томилжээ. Мөн 1206 оноос 1218 оны хооронд болсон Алтан улс болон Тангууд улсыг байлдах аян дайнд биешлэн оролцож явсан бол арга бодлого өргөж байжээ. 1218 онд болсон зүвч цагаатай хоорондын хэрүүллийг Борч ноён зүйтэй үгээр ятхан зогсоож төр улсын нэгдвэл байдлыг батлахад ах дүүсийн ив найр маш чухал болохыг сурган захиж байв. 1219-с 1227 онд Борч ноён Чингис хааныг дагаж Дундад Азийн Бухар, Самарканд зэрэг хот газрыг байлдан эзэлжээ. 1226-нд Чингис хаан Тангуудыг иргэнийг дайлахаар мордох үед Борч мөн л дагалдан явж Тангуудын ноён Ашаа хамбыг хулан ууланд ихэд ялж Тангууд улсыг мөхөөхөд чухал хувь нэмэр оруулжээ. Түүхэнд үүнээс хойш Борч ноёны тухай тодорхой мэдээ үлдээгүй. Борчийн үр удам Монголын төрд үе уламжлан зүтгэж их Монгол улсын үедч хижигтэн цэргийн 2 дугаар ээлжийн ахлагчаар ажиллаж байжээ.